За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр та бүхэндээ Java харамчлалын хэлэн дээр for давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын тэг сондгоо элементийг олохыг тайлбарлая. За for давталтынхаа үндсэн хувьсгчаар бид нэр k хувьсгчийг сонгож авъя. Int k гэж зарлж өгөөд одоо k хувьсгч маань бүхэл тайлбараа зарлаад for давталтынхаа хөргөн дотор одоо for давталтын эхлэх буюу старт утгыг k тэнцүү тэг гэж бичээ. K утга тэгээс эхлээд за дуусах утга буюу stop утга нь k-ийн 13-аас 9 бага буюу тэнцүү k-ийн утгаа 1-ээр нэмэгдүүлье. K нэмэх гэдэг. За энэ дээр одоо system check out check print line командаар k-ийн утгыг хэвлэе. За үр дүн маань тэгээс 13 хүртэл тоон цуваа хэвлэгдэж гарах хэрэгтэй байгаа. За гарсан байна. Одоо бид тэгш тоон элементийг одоо элементтэй цувааг хэвлэхийн тулд яах вэ гэхээр if гэсэн түрүүгээ бичнэ. If гэсэн түрүүгэн дотор k-ийг 2 хуваагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү байвал энэ тэгш тоон одоо тэгш тоонуудыг олно гэсэн үг. За ингээ гоё хаалтаа нээгээд гоё алтаа энэ system out-ын гадна бичээд өгнө. За ингэснээр бид нэр тэгш тоон элементүүдийг хэвлэхэд бэлэн боллоо. За ажлуудад үзье. Тэгээс 13 хүртэл тэгш тоон болохоор 2 0 2 4 6 8 10 12 гэсэн утгууд гарсан байна. Одоо хэдүүлээ сондгоо тоог нь олъё. Сондгоо тоог нь олохын тулд маш амархан k-ийг 2 тугаад үлдэгдэл нь нэгтгэж тэнцүү байна. За энэ 2 нь болохоор тухайн k-ийн хувьсгчийг 2 тугаад үлдэгдлийг нь олж байгаа. Үлдэгдэл нь нэгтгэж тэнцүү гэдгийг давхар тэнцүүгийн нэмгээр шалгасан байгаа. За энэ гэхээр 1 3 5 7 9 11 13 гэсэн тоон утгууд гарна. За өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ Java харамчлалын хэлээр for давталтыг ашиглан тоон дарааллын тэгш элемент болон сондгоо элементтэй тоон дарааллуудыг хэрхэн олох талаар та бүхэн тайлбарлалаа. За ингээ өнөөдрийн хичээл амжилттай дууслаа. Танд манай бичлэг таалагдсан бол манаас хүү subscribe хийж дагаарай. Мөн сэтгэл бичиж комент бичээрэй. Бичлэг маань таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Мөн сэтгэлийн бяцхан хандивыг доор тансны дагуу хийгээрэй. Агаар хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.